одоо энэ тэнд очиод ингээд нөгөө хадны зураг энэ төрөм марахаар ингээд 10 V-ийн болдоо энэ төргээ бичсэн тийм хамгаалтын асуудал айгүй сериусны харагдаж байна. Энэ манай энэ хойдлын Чингис хаан музейн 3 давхарт хүнүүгүй маш олон ийм сүүлийн үед олдсон мундаг олборууд байдаг. Тэр булсан дээр энэ Арангаа аймагт байдаг хайгуулын үеэр бас ингээд ороод гарахаар төсөв байдаггүй. Тэгэл нэг юм олон улсын байгууллагуудтай хамтардаг, хүмүүсээс гуйдаг тийм нэлээд нөгөө олон жилийн өмнөөс нэг ядаж гуйж явсан нөхцөл одоо бол бас их өөрчлөгдөхгүй байгаа ийм зураг харагдаж байгаа. Тэгэхээр нөгөө соёлын том байгууламж барихаас 10 дахин бага зардлаар хайгуул игээд тэр нь бүр хичнээн олон мөнгөөр илэрхийлсэн ч асар үнэтэй ийм үр ашигтай байхаар энэ зүйлд анхаармаар байгаамаа. Хоёрдугаарт нь сургуулиудын харьяаны хүрээлэнгүүд бас нөгөө боловсролын яамнаас эдийн засаг руу явчихсан. Шинжлэх ухааны академийн харьяа тэр дээр бас археолог дээр ямар төсөв тавигдж байгаа юм бол энэ талаар ер нь энэ дээр тодорхой зүйл бол харагдахгүй байна засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр дээр. Тэгэхээр үндсэн санаа нь соёлын арга хэмжээнүүд бүтээн байгуулалтуудаас маш бага зардлаар тэр бүх бүтээн байгуулалтуудыг хэдэн 10 дахин нугалсан их эдийн засгийн болоод түүхийн тусгаар улсын оюуны дархлаатай холбоотой энэ салбар дээр жоох анхаарал хандуулаасаа